Би сая дамтны гишүүний гормын салыг ерөнхийд нь дэмжиж байна. Тэгээ би яг зүгээр нэг зарчмын юмыг бас хэлмээр байна. Бидэд бас аливаа одоо нийгэмд болж байгаа энэ үйл явдлуудыг бас яг аль бие усны хууль одоо дүрмийн дагуу тэр хүрээндээ тэр зүйлд оролцдог болмоор байна. Ялангуяа манай хууль зүйн байнгаараа хүний эрхийн дэд төрөө. Тэгэхгүй ингээд бүх зүйлүүд дээр улс төрийн албан тушаалттай нэхлээд ярина, мэдээлэл авна. Тэгхгүйгээр одоо шууд ингээд цагдаагийн байгууллагууд довтолдог. Өмнө удал мэддэхгүй очиж өөрсдөө ингэж усын хурлын гишүүд нь ус төр хийдгээ байл. Хоёрдугаарт одоо энэ бүлгийн болоод энэ байнгын ороо дэд хорооны чат дээр албан бус уулзалтуудыг яс зохион байгуулж өг гэдэг. Хизээж усын хурлын гишүүд хууль сахиулах байгууллага шүүх хэрэгтний байгууллагатай албан бус уулзалт хийж болохгүй. Протоколтой уулзах хэрэгтэй. Албан ёсны энэ хилцэх асуудлынхаа дараалд оруулж ирж байгаад мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Ямар гормоор хаанаас мэдээлэл авчаад юу хийх гээд байгааг нь мэддэхгүй албан бус уулзалтууд хийж өгөөч гэгээд тавиад их юм өөрөөсөө гүйж очиод их юм. Тэгэхээр би бас зарим зүйлүүдийг нөхдөдөө хэлмээр байна. Одоо энэ бас зарим юмнууд хитрээд биш шүү. Хүний эрх ярьж болно. Хуулийн байгууллага ажиллаа хий. Асуудал нь зөрчүүл шат чатанд нь хариуцлагын ярина. Хууль зүйн сайд буюу тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний даваас шууд ингээд хууль сахиулах байгууллага үүдэнд очиж янз бүр болдгоо одоо болох хэрэгтэй. Энийг чи ард иргэд ойлгохгүй. Тэгээ сүүлийн үед энэ хууль зүйн сайд чинь бас маш олон зүйл дээр хууль зөрчиж байгаа шүү дээ. Энийг нь бас нэг сонсчий. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг дураараа эвдсэн, засгийн газрын бүрийн эрхт халтсан, дураараа дүрм журмуудыг хүчингүй болгосон, би захиргааны бүртгэлээс хасах хэрэгтэйгээд өөрт нь хуулиар олгодоогүй эрхийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд ингээ цагдаагийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийж хэргийн материалын юмныг задалдаг. Энийг хэдүүлээ яг ном дүрмийн дагуу улсын хурлын дэгийн тухай хуулиар нь ярья гişүүдээ. Одоо ингээд талд албан бус уулзалтууд миний өрөөнд цагдаагийн даргаыг тэрийг дуудах гэдэг энэ мессежүүдийг бүлгийн энэ байнгын орооны бол хүний эрхийн дэд хорооны юм дээр бичдэг одоо болцгоо. Энэ чинь цаана юу яваад байгаа юм бэ? Тийм учраас энэ гормын саналыг дэмжиж эртгийн мэдээлэл сонсчий. Бас одоо магадгүй бидэд бас дутуу ойлголттой алтан гэрлийг шүүмжлээд байж болно шүү дээ. Энэ минийгаа ингэ сонсчмоор байгаа хгүй. Тэгээ хэдүүлээ ингэж янз бүрийн байдлаар бүгд ингэж одоо нэг тийм төрүүлж оноо авах гал нэг л ийм л юмнууд явж ин да гişүүд минь. Тэгээ жоохон хэдүүлээ зарчимтай, протоколтой төрийн ажлыг ном журмын дагуу, хуулийн дагуу хийцгээе.